Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин энэ 7 хоногт Хятад улсад төрийн ажил хийнэ. Арабын нэгдсэн Эмират улсын цөмийн цахилгаан станц дроны халдлагад өртсөн байна. Америк нэгдсэн улсын батлан хамгаалах яам Герман, Польш улс руу цэрэг илгээх байршуулах ажиллагааг зогсоожээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Конго улсад гарсан Эболагийн дэгдэлтийг олон улсын хэмжээнд онц байдал зарлах гэж үзсэн байна. Оройн цагштай олон улсад болж байгаа онцлог мэдээлэлээс таймлан хүргэдэг Тэнгэрлэгзийн оройны гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулъя. Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин энэ 7 хоногт Хятад улсад 2 өдрийн турш төрийн айлчлал хийх гэж байна. Энэ хугацаанд Хятадын удирдагч Ши Жинпинтэй уулзах гэж байгаа талаар Кремль баталсан. Наман Кремлийн мэдээлснээр 2 удирдагч уулзалтын үеэр хоёр улсын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, мөн олон улсын болон бүс нутагт тулгамдж байгаа гол асуудлуудын талаар хэлэлцэнэ гэж байна. Наман сонирхолтой нэг зүйл байгаа нь энэхүү мэдээлэл Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад төрийн айлчлал хийснээс нутаг буцснаас 24 цагийн дотор бол энэхүү гарсан мэдээлэл байгаа. Намын Ираны дайны асуудлаар уулзнаас хойш ерөөсөө 1 хоногийн дараа болж байна гэсэн. Тэгэхээр бид нар та бүхэн үргэлжлүүлэн судлаачдын байр суурийг хүргэх гэж байна. За ингэхдээ Хятад судлаач доктор Баатар Хүү болон бүс нутгийн эдийн засгийн ээж бүрэн түншлэлийн институтын дарга Бацуулнаар энэхүү Владимир Путиний хийх гэж байгаа айлчлалын талаар ямар байр суурьтай хүлээлттэй байгааг хүргье. Орос болоод бүгд найрамд Хятад улсын худалдаанд тулгарч байгаа гол асуудал бол өөрөөр хэлбэл нөгөө санхүүгийн олон улсын банк санхүүгийн хоригийн асуудал байна. Тэгэхээр энийг цаашдаа энэ өндөр үнийн дүнтэй асуудал дээр хэрхэн яаж шийдвэрлэх вэ? Хятадын төрийн өмч томоохон аж ахуйн нэгжүүд шууд Оросын албаны улсад руу яаж худалдаа хийх вэ гэдэг тухайн асуудлуудыг төрийн тэргүүнийхээ төвшөнд ярилцах. Ялангуяа Оросын албаны зүгээс энэ асуудлуудыг одоо бүгд найрамдах төрийн тэргүүний зүгээс зөвшөөрүүлэх тухайн асуудлуудыг илүү хөндөх болов гэж бодож байна. За хоёр дахь нь бол тэр одоо геополитик улс төртэй холбоотой асуудлууд байгаа. Гэхдээ ерөн зөвөр одоо ингээд сүүлийн 30 жилийн дэлхийн өөрчлөлтийг хараад байхад өмнө бол одоо улс орнуудын хувьд бол улс төрийн харилцаа чухал байсан бол одоо ингээд Трампын Хятадд хийж байгаа айлчлал энэ юу харахад улс төрхөөс илүү эдийн засгийн харилцаа чухал болчиход эдийн засгийн харилцаагаа дагаж улс төрийн харилцаа яаж явах вэ гэдэг тухайн асуудлууд одоо хөндөгдөж байна. Тэгэхээр илүү эдийн засгийнхаа тал руугаа ярих хэлцээрүүд явах болов гэж бодож байна. Америкийн худалдааны энэ балансжуулахын төлөөх энэ хилцэлд Орос улбаны улсын зүгээс одоо ямар оролцоо боломж, өөрөөр хэлбэл энэ дээр ямар тоглолт хийж болох уу, тээвэр гэх мэтийн юм энэний төлөв бас эрэлхийл байхыг үүсэхгүй. Дараа нь бас нэг нэлээд анхаарал татж байгаа зүйл бол мэдээж энэ Орос-Украины хямралт нөхцөл байдлыг бууруулах, багасгах энэ талд энэ хоёр одоо юу гэдэг Оросын ч Украин хин хэнийх нь одоо төр засгийн улсууд үнэхээр одоо энэ 4 жил гаруй болсон учраас бас энэ хямралт нөхцөл байдлаас татгалзах талаар ийм албан бусаар одоо сошиал хаягууд дээр ингээ мэдээлэл яваад байгаа учраас энэ талд Хятад улсын зүгээс бас дэмжлэг үзүүлэх, зуучлалын үүрэг гүйцэтгэх дэмжлэг үзүүлэх гэсэн ийм өсөл зорилготой ирж байхыг үгүй үсгэх аргагүй. За 3 дугаарт Америк энэ орон зай хоолоос шалтгаалаад Хятад улсад ийм 20% нийлүүлэлтийн эрчим хүчний бараа бүтээгдэхүүн буюу одоо газрын тос байгалийн эндэрсэн 20% нийлүүлэлтийн саад дээр энийг өнгөрсөн жилийн 100 одоо сая тонныг энэ нефтийг дахиад энийг өсгөх 120 руу авчих талаар эхний ээлжинд хоёр талын худалдааны яамдууд бол зөвшөөрөлтөд хүрсэн баг. За үүнийг бол одоо өндөр түвшинд энэ 120 гэдэг тоон дээр тогтох болов гэсэн нэг ийм хүлээлт байна. За 2001 онд байгуулсан Орос Хятадын найрамдал хамтын ажиллагааны гэрээний 25 жилийн ойтой энэхүү Владимир Путиний айлчлал давхцаж байгааг дурдхан зүйтэй. Уулзалтын дараа хамгийн дээд түвшний хамтарсан мэдээлэл болон засгийн газар хоорондын, яамд хоорондын хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурна гэж бол төлөвлөж байгаа талаар Кремлийн мэдээлэлд хэлсэн байна. Сүүлийн жилүүдийг харуул Хятад Оросын харилцаа маш их ойртож байгаа. За ялангуяа 2022 онд Украины дайнаас хойш Москва барууны хоригт Оросныхоо дараагаар Бээжингээс эдийн засгийн хувьд нэлээд хамааралтай болсон гэж хэлж болно.
Тухайд 2022 онд Орос Украин руу довтлохоос яг өмнөхөн Ши Жинпин Владимир Путин нар хоёр улсын хоорондох хязгааргүй түншлэлийн гэрээг бол зарлаж байсан байдаг. Владимир Путин өнгөрсөн оны 8 дугаар сард хамгийн сүүлд Хятад 4 өдрийн турш айрчлал хийхээ өмнөхөн барууны улс орнуудын ялгуурлан гадуурсан шинжтэй хориг арга хэмжээг шүүмжилж байна. Бээжинг нөгөө талд өндрөөр магтаж байна гэсэн ийм дүр зургийг бол илэрхийлж байсан. Тухайн үед Владимир Путин Хятад улс өдгөө Оросын хамгийн том худалдааны түнш болсон байна. Мөн хоёр улсын гүйлгээ бараг л бүхэлдээ шахуу рубль болон юанаар хийгдэж байна гэдгийг ол хэлж байсан байдаг. Нөгөө талд Ши Жинпин өнгөрсөн оны 5 дугаар сард Орос улбаны улсад төрийн альчлал мөн хийж байсан. Тухайн үед нэг талд үзэл болон давмгайлын дээрэнгүү бодлогын эсрэг Москвагийн талд зогсноо гэж байсан. Мөн Оросын ерөнхийлөгч ирэх 11-р сард Шинжээ хотод болох Аз намхан далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтанд оролцохоор дахин Хятад айлчлах юм товтой байгаа. Тэгвэл хоёр улсын эдийн засгийн харилцаа холбооны тухайд дэлгэрүүлж зарим статистикийг харвал Орос улс нь өөрөө дэлхийн хамгийн том газрын тос үйлдвэрлэгчдийн нэг, нөгөө талд Хятад улс чулуужсан түлшний хамгийн том худалдан авагч орнуудын нэг. Хоёр улсын худалдааны хэмжээ өнгөрсөн онд 228.1 тэрбум $д хүрсэн байдаг. Анхтай Орос 2149 тэрбум $ын худалдааны ашигтай ажилсан нь 2024 онтой харьцуулахад 55% өссөн үзүүлэлт. Үүнээс гадна хоёр улсын хооронд яригдж байгаа томоохон төслүүдээс харвал Москва Сибирийн хүч 2 байгалийн хоолойн төслийг хэрэгжүүлэх тухайд бол Бээжинд урайлж магадгүй. Энэхүү хоолой ашиглалтанд орох юм бол Оросын янмаалын хойгоос жилдээ 50 тэрбум шоо метр байгалийн Монголын нутгаар дамжин Хятадын хойд хэсэг рүү нийлүүлэгдэх боломжтой байна. Владимир Путин өнгөрсөн 9-р сард Бээжинд айлчлах үедээ Газпром компани гүйцэтгэх захирал Алексей Миллер Хятадын төрийн өмчид China National Petroleum Corporation компанитай уг төслийн талаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан гэдгийг бол зарлаж байсан. Түүнчлэн өнгөрсөн оны 12 дугаар сард Орос улбаны улсын шадар сайд Александр Новак Сибирийн хүч 2 төслийн арилжааны гэрээнүүдэд гарын үсэг зурах бэлтгэл эцсийн шатанда орсон гэж мэдээлсэн байдаг лээ. Дараагийн онцлог мэдээ хүргэе. Өнгөрсөн 7 хоногийн нэм гарагт Арабын нэгдсэн Эмират улс дахь Арабын ертөнцийн цорын ганц цөмийн цахилгаан станц гэгддэг станцад дроны халдлага гарч станцын гадна хэсэгт гал гарсан байна. Хэрвээ энэхүү халдлага Иранаас хийгдсэн бол гал зогсоох тохиролцоо хിവэрэ байгаа ийм үед бүс нутаг дахь дахин дайны ирмэгт бүс нутгийг хамарсан томоохон дайны ирмэгт ойртож болцсошгүй байна гэсэн ийм болгоомжлолыг дуулам нэмэгдүүлсэн хэрэг болж байна. Энэхүү халдлагын улмаас одоогийн байдлаар бол хүний амнаас ирсэн гэх мэдээлэл байхгүй, цацрагийн халдагдал гараагүй гэж албаныхан хэлж байгаа. Хэн халдлага үйлдсэн болох нь одоогийн байдлаар тодорхойгүй. Эмиратын талаас ямар нэг улсыг шууд буруутгаагүй байна. Гэхдээ Ираны дай хэлсэн цагаас хойш Арабын нэгдсэн Эмират улсад иймэрхүү дроны халдлага хэд хэдэн удаа гарч байсан. Тухай бүрт Эмиратын эрх баригчид Ираныг дрон болон пуужингийн халдлагыг үйлдэж байна гэж буруутгаж байсан гэдгийг санах хэрэгтэй. Энэхүү үйл явдалтай холбогдуулан Дональд Трамп байлдаан дахин эрчээ авч магадгүй гэж анхааруулж байна. Мөн Ираны төрийн телевизүүдээр ч гэсэн ард иргэдээ дайнд бэлтгэх шинжтэй юм нэвтрүүлгүүдийг бол цацаж эхэлсэн байгаа нь харагдлаа. Зарим суугийн хөтлөгчид шууд эфирийн үеэр гар буу барин гарч ирсэн ийм тохиолдол хүртэл гарсан юм байна. Үүний зэрэгцээ нөгөө талд Израилийн айрам Ираны дэмжлэгтэй Хезболлах бүлэглэлтэй Ливан улсын өмнөд хэсэгт дахин ширүүн мөргөлдөж эхэлсэн байна. Нөхцөл байдал маш эмзэг байна гэсэн үг. Арабын нэгдсэн Эмират улсад болоод байгаа энэхүү халдлагын тухайд баг зэрэг тодруулбал Батлан хамгаалах яамны өгсөн мэдээлэлээр Сауди Арабтай хилэлдэг баруун бүсээс нийтдээ 3 дрон бол орж ирснээс 2-ыг нь устгасан. Нэг нь энэхүү Бараках гэх цөмийн станцын ойролцоох цахилгаан үүсгүүрийг онож гал гарсан юм байна. Халдлагын их усүрийг тогтоох мөрдөн шалгалт үргэлжилж байгаа. 4 реактор бүхий энэхүү станц дайны ихүн ээс хойш анх удаа энэхүү шууд дайралтанд өртөж байгаа нь энэ. Энэхүү станц Сауди Арабын хилээс холгүй байрладаг Абу Даби хотоос баруун тийш 225 км-ийн зайд байрладаг. Анхандаа бол 20 тэрбум $ын өртөгтэйгээр байгуулагдаж байсан энэхүү цөмийн цахилгаан станцыг бүгд найрамдах Солонгос улсын тусламжтайгаар байгуулж байсан юм байна. 2020 онд бол ашиглалтанд орсон байдаг. Энэ нөр Арабын нэгдсэн Эмират улсын нийт эрчим хүчний хэрэгцээний 4/1-ийг нь хангах хүчин чадалтай. Эмиратын цөмийн зохицуулах байгууллагын зүгээс станцын аюулгүй байдалд энэхүү халдлага томоохон нөлөө үзүүлээгүй бүх реактор хэвийн ажиллаж байна гэсэн нэмээд нэгдсэн үндэсний байгууллагын дэргэдэх олон улсын атомын энерги агентлагаас халдлагын улмаас цахилгаан үүсгүрт гал гарч нэг реактор түр хугацаанд дизель нөөц генератороор ажилласан гэж нэмж мэдээлсэн байна.
Гэхдээ энэхүү агентлагийн тэргүүн Рафаэль Гроссын энэхүү үйл явдал маш их төвшиж санаа зовниж байна гэдг юм давхар илэрхийллээ. Цөмийн байгууламжийн аюулгүй байдалд занал хийлж байгаа альва ямар ч цэргийн ажиллагааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг бол олон нийтэд анхааруулсан байна. Мэдээллийн төгсгөлд сонирхолтой мэдээлэл өгвөл Арабын нэгдсэн Эмират улсын цөмийн хөтөлбөрийн тухайд Иран болон ойролцоох бүс нутгийн улс орнуудаас бол эрс ялгаатай байдаг. Эмиратын талаас бол Америк нэгдсэн улстай маш хатуу гэрээг байгуулж өөрийн нутагт уран баяжуулах, мөн ашигласан туршийг дахин боловсруулахгүй байхаа гэж зөвшөөрсөн байдаг. Ингэснээр цөмийн зэвсэг үйлдвэрлэх эрсдлээс зайлс хийсэн гэж үздэг байгаа. Тиймээс тус улс ураанаа гадаадаас авдаг гэсэн үг. Харин Ираны цөмийн хөтөлбөрийн тухайд Америк нэгдсэн улс Израильтай олон жилийн турш үргэлжилж байгаа хүчнэл байдлын төв асуудал хэвээр Техран цөмийн хөтөлбөрөө инхийн зориулттай гэж тайлбарладаг бол баруун улс орнуудын зүгээс цөмийн зэвсэг үйлдвэрлэх хэмжээнд төхөж очсон гэж үздэг байна. Энэ асуудал нь ч гэсэн өөрөө одоо үргэлжилж байгаа Ираны дайн үүсэх бас нэгэн шалтгаануудын нэг яхаарахгүй мөн байгаа юм а. Владимир Путин Бээжинд айлчлах гэж байгаа. Нэмээд Украины дайны эрч огцом нэмэгдэж байгаа ийм үед Дональд Трамп Орос улбаны улсад том буруу дохио өглөө гэж тус улсын хууль тогтоогч нар Дональд Трампыг шүүмжилж эхлээд байна. Учир нь Америк нэгдсэн улс Европ дахь цэргийн хүчээ цөөлн бууруулна. Тэр дундаа Герман улсыг онцолж цэргүүдэд татах тухай мэдээллийг бол аль хэдийн Дональд Трамп өгсөн. Тэгвэл энэ удаад Германаас гадна Польш улсыг оролцуулаад олон мянган цэргүүдээ илгээхээр төлөвлөж байсныгаа цуцалсан болтой. Гэхдээ аль хэдийн байрласан байгаа цэргүүдийг татах тухай бол биш, харин шинээр очих гэж байсан цэргүүдийг зогсоож байна гэсэн. AP агентлагт Америк нэгдсэн улсын хэд хэдэн төрлийн албан тушаалтнуудын өгсөн мэдээллээр Техасын Форт Хууд баазад байрладаг армийн 1-р морин дивизийн 2-р хуягт бригадын 4,000 цэрэг энэ 7 хоногт Польш улс руу явах байсан боловч цуцалсан байна. Батлан хамгааллын сайд Pete Hegseth Европ дахь нэг бригадын хүчийг гаргах тухай санал бичигт гарын үсэг зурсны дараагаар энэхүү Польш дахь байршуултыг бол цуслах шийдвэр гарсан. Ямар ангийг хасахыг бол цэргийн удирдлагууд өөрсдөө сонгосон гэж. Мөн энэ шийдвэрийн хүрээнд Герман улс руу илгээхээр төлөвлөж байсан холын тусгалттай Пуужингийн систем ажилуулах сургалттай нэг батальоныг мөн илгээхэ болсон байна. Энэ нөрөө 5 дугаар сарын эхээр гарсан ерөнхийлөгч Дональд Трампын тушаалын дагуу Европ дахь цэргийн тоог ойролцоогоор 5,000-аар бууруулах ажиллагааны нэг хэсэг юм байна. Дональд Трампын хувьд НАТОгийн орнуудыг Ираны асуудалд хангалттай дэмжлэг Америк нэгдсэн улсад үзүүлэхгүй байна гэж өнгөрсөн 2 дугаар сарын 28-наас хойш удаа дараа шүүмжилж байгаа. Гэхдээ цэргийн тоог бууруулж байгаа тухай эдгээр мэдээллүүд Германы канцлер Фридрих Мерц Америк нэгдсэн улсыг Ираны эрх баригчдын өмнө доромжлуулагдсан ийм нөхцөл байдалд хүрж байна. Яагаад тэгэхээр энэхүү дайныг дуусгах тодорхой стратегигээр дайныг үргэлжлүүлж байна гэж шүүмжилсэнтэй холбоотой байж бол магадгүй ингэж үзэх үндэслэл байгаа гэсэн үг. Хэрвээ үнэн бол Дональд Трампын сэсгэргээ Европын холбоотнуудтайгаа зөрчилдөж, зөрчил нь улам гүнзгийрч байгааг харуулсан хэрэг яах аргагүй энэ мөн. Польш улсын тухайд дэлгэрүүлвэл тус улсын эрх баригчид Польш руу нэмэлтээр цэрэг илгээхээ болж байгаа нь тус улсыг онилсон яг шийдвэр бол биш. Герман дахь цэргүүдийн тоог бууруулах өргөн хүрээний бодлогын үр дагавраа гэж тайлбарсан байна. Тухайлбал Польшийн ерөнхий сайд Дональд Туск энэ нөр логистикийн шинжтэй шийдвэр гэсэн ийм тайлбарыг авсан. Польшийн аюулгүй байдал болон тогтоон барих чадварт шууд нөлөөлөхгүй гэж үзэж байна гэлээ. Нөгөө талд НАТОгийн эвслийн тогтоон барих болон хамгаалах төлөвлөгөөнд зорилтонд мөн нөлөөлөхгүй гэж албаныхан хэвлэлүүд мэдээлсэн байна. Европ дахь Америк нэгдсэн улсын армийн командлагч асан Бен Хоркесгийн хүн мөн энэхүү асуудалтай холбоотойгоор мэдээлэлд өөрийн байр суурь хэвлэлүүдэд өгөхдөө бол арай өөр байр суурь илэрхийлсэн байна. Гэхдээ Америк нэгдсэн улс холбоотнуудтайгаа зөвлөлдөхгүйгээр шийдвэр гаргадаг гэсний бас нэгэн баталгаа шинж жишээ болж байна гэж анхааруул. Одоогоор Польш улсад нийтдээ ойролцоогоор 10,000 цэрэг Америк цэрэг байрладаг их тооцоололыг Польш улс нь НАТОгийн дотоодын нийт бүтээгдэхүүний хамгийн өндөр хувийг батлан хамгаалах салбартаа зарцуулдаг улс. 2025 онд энэ үзүүлэлт 4.7% хүрсэн байдаг. Америк нэгдсэн улсын зүгээс бол батлан хамгааллын сайд Pete Hegseth Польш улсыг НАТОгийн үлгэр жишээ холбоотон гэж магтаж байсан удаач байгаа. Тиймдээ ч энэхүү шийдвэр аль аль талдаа маш гинтийн тусаж байгаа нь бол тодорхой. Европ дахь зарим Америк цэргүүд хүртэл энэ шийдвэрийн талаар тодорхой мэдээлэлгүй байсан гэж байна. Тухайлбал нэг их сурвалжийн хэлснээр даваа гарагт ердөө 20 минутын өмнө зарласан шуурхай уулзалтаар Польш руу хийх байршуултыг цуцалсан гэсэн ийм мэдээллийг авсан гэж. Тухайн үед зарим цэргүүд аль хэдийн Польшид очихсан байсан. Америк нэгдсэн улсад байсан зарим цэргүүдийн тухайд нисэх буудлын руу явахынхаа өмнөх нь нисэхгүй гэсэн ийм мэдээллийг авсан байна.
Мөн тухайн бригадын ихэнх техник хэрэгслүүд Европын бомбуудад аль хэдийн хүрэгдсэн байсан юм байна. Өнөөдрийн сүүлийн онцлог мэдээ. Дайн дажинтай холбоотой мэдээллийн хажуугаар дэлхийн нийтийн эрүүл мэндийн асуудалд албан хамааралтай нэг онцлог мэдээлэл гарсан байна. Энэ нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс өнгөрсөн юм гарагт ардчилсан Конго болон Уганда улсуудад гарсан шинэ төрлийн Эбола вирусын дэгдэлтийг олон улсын хэмжээний эрүүл мэндийн ноцтой байдал гэж зарлах үз хэмжээнд хүрлээ гэж зарлаа. Мэдээлэл. Одоогийн байдлаар батлагдсан 10 с жигтэй 10 тохиолдол бол батлагдсан 300 гаруй тохиолдол бол с жигтэй гэж бүртгэгдсэн хяналтанд байгаа. Олон улсын хэмжээний ноцтой байдал гэж зарласан ч гэлээ хараахан цар тахлын үеийн онц байдлын хэмжээнд бол хүрэхгүй юм байна. Тиймээс улс орнуудад хилээ хаахгүй байхыг бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас уриалж байгаа. Энэхүү дэгдэлт анх өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт ардчилсан Уганда улсын зүүн хэсгийн Итури мужид бүртгэгдсэн байна. Тэдгээрийн дунд хилд авсан нэг тохиолдол байгаа. Африкийн өвчний хяналт судалгаа шинжилгээ урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр энэхүү вирусын хамгийн сүүлийн хувилбарт буюу одоо гараад байгаа энэ хувилбарт таарах вакцин байхгүй. Судлаачид туршилтын вакцины судалгааг үргэлжлүүлж байгаа. Өнгөрсөн бям гарагт хийсэн хэвлэлийн баг хурлын үеэр эрүүл мэндийн албаныхан энэхүү дэгдэлт 4-р сарын сүүлээр эхэлсэн байх магадлалтай гэж үзэж байна гэсэн байна. Одоогоор ихэнх тохиолдлууд нь хүний хөл хөлгөн ихтэй хотуудад ялангуяа уул уурхай туршилсан хотуудад болж байгаа юм байна. Аслагдсан тохиолдол, батлагдсан тохиолдол мөн с жигтэй тохиолдлын нарийн тоог харвал одоогийн байдлаар ардчилсан Конго улсад вирусээр халдварсан болох нь бол батлагдаад байгаа 10 тохиолдол, с жигтэй 336 тохиолдол байгаа. Тэдний 88 нь бол нас барсан. Яг энэхүү вирусээр тусаад хүндэрсний улмаас нас барсан хэсэг нь бол одоогийн байдлаар тодорхойгүй. Хөрш Уганда улсын тухайд бол 2 тохиолдол батлагдсан. Тэдгээрээс нэг нь бол аль хэдийн нас барсан байгаа юм. Вирус хэр хурдтай дарахж байгааг одоогийн байдлаар тодорхойлох боломжгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өгсөн мэдээллээр 2014-өөс 2016 оны хооронд Эбола өвчний түүхэнд хамгийн том дэгдэлт гарч ирсэн байдаг. Тухайн үед 28600 хүн халдвар авч үүнээс 11325 хүн нас барсан байдаг. Энэ нөрөө баруун Африкийн Гвиней улсад эхэлж дараа нь Сирилон, Либери болон тус бус нутгийн гаднах хэд хэдэн улсуудад дарахж ирсэн. Эбола вирус нь нөрөө цус олон биеийн бусад шингэн түүнчлэн бохирдсон гадаргуугаар дамжин халдварладаг өвчин. Мөн алтны хүмүүсийн хэлж байгаагаар Эболагийн халдварын үед халуурах, бие өвдөх, толгой өвдөх, мөн сулдах, бөөлжих зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Мөн бөөр болон илэгний үйл ажиллагаа алдагдах шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд нас барах энэ тохиолдол улам магадлал нь нэмэгддэг юм онцлогтой өвчин юм байна. Хөтөлбөр үргэлжлүүлж байгаа хөргөлүүлэн бусад онцлог мэдээллийг товчоор багслан өргөнө. Италийн хойд хэсгийн Модена хотод нэгэн эрэгтэй автомашинаараа явган зочигчдыг мөргөж 8 хүн гэмцэн хэрэг гарлаа. Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр гэмцэн хүмүүсийн 4-ийнх нь биеийн байдал хүнд байна. Мөн нэг эмэгтэй 2 хөлийг тайрахаас өөр аргагүй болжээ. Машин дэлгүүрийн шил мөргөн зогссны дараагаар жолооч хутга барин гарч ирээд араас нь хөөсөн нэг хүнийг шархтуулсан байна. Энэ хэрэгтэй холбогдуулан Итали улсын ерөнхий сайд Жоржо Мелони Кипр улсад хийхэлсэн айлчлал зуцалж ерөнхийлөгч Сержо Маттареллагийн хамт эмнэлэгтэйгээ хохирогчтой уулзлаа. Украин улс Орос улбаны улсын нутаг дэвсгэрлүүд томоохон хэмжээний дроны цохилт өгч 4 хүн амиа алдсан талаар Оросын албаныхан мэдээллээ. Амиа алдсан хүмүүсийн 3 нь Москва хотын ойролцоох бүсэд байсан ба 10 гаруй хүн нэмж шахагдсан байна. Дроны хилтерхий Орос улбаны улсын хамгийн том нисэх буудлын орчимд унсан ч ноцтой эвдрэл гараагүй. Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский энэхүү дайралтыг бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь Оросын сүүлийн үеийн Киев дэх цохилтуудын хариу арга хэмжээ гэж тайлбарлаж байгаа. Мөн энэ шөнө Оросын дронууд Украины хотуудыг онилж 8 хүн шархагдсан байна. Олон улсын эрүүгийн шүүх Израиль улсын улс төр цэргийн 5 албан тушаалтанд шинээр баримтлах захирамж гаргасан гэх мэдээллийг үүсгэлээ. Израилийн Хааретц сонинт Палестины асуудалтай холбоотой хэрэгт шинэ захирамж гарсан гэж мэдээлсний дараагаар тус шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Палестин улсын нөхцөл байдалтай холбоотойгоор шинэ баримтлах захирамж гаргаагүй гэж мэдээллээ. Израиль болон олон улсын эрүүгийн шүүхийн хоорондын харилцаа Газын зураас болж байгаа мөргөлдөөнтэй холбоотойгоор эрс хурцтаад байгаа юм.
Их Британи улсын Лондон хотод болсон United Kingdom буюу Их Британи улсыг нэгтгэхийг их нэртэй жагсаалд ойролцоогоор 60 мянган хүн оролцсон гэж цагдаа нар мэдээллээ. Энэ нөрөө сүүлийн жилүүдэд болсон барууны чиглэлийн хамгийн том хөдөлгөөнүүдийн нэгт тооцогдож байна. Жагсаалыг хэд барууны үзэлтэн English Defence League хөдөлгөөнийг үндэслэгч Tommy Robinson дэмжин оролцжээ. За оролцогчид Starmer-ыг огцор, Христ бол хаан гэх мэт ураа барьсан байна. Зарим хүмүүс Америк нэгдсэн улсын Make America Great Again буюу Америк нэгдсэн улсыг дахин агуу болгохыг хөдөлгөөнийг санагдуулах үз. Их Британи улсыг дахин агуу болгоё гэсэн бичигтээ улаан малгай өмсчээ. Тэнгэрлэгсийн гадаад мэдээний хөтөлбөрийг хүлээн авсан баярлалаа. Сайхан амраарай.